Сайн байцгаана уу? Турба киноос үгүйхан. Бид энэ удаад 2007 онд үзэгчдийн хүртэл болж байсан эрх чөлөөт зохиолчд хэмээх бодит амьдралаа сэтгүүлсэн киног онцолж байна. Цагаан арьстай шинэхэн багш Лос Анжелес дүүргийн нэгэн сургуульд багшлагаар очдог бөгөөд тэр сургуулийн хамгийн болохгүй, бүтэхгүй хүүхдүүдтэй ангид багшлагаар болсноор үйл явдал цааш хэрхэн өрнөхийг хамтдаа киноноос харцгаая. Кино эхлэхэд зурагтаар арьс өнгөөр хуваагдсан дээрмийн бүлгүүдийн тэмцэл дээд зэгтээ хүрч байгаа талаар мэдээ гарснаар эхэлдэг. 1994 он манай багшийн сургуулийн эхний жил. Хичээлийн эрхлэгчтэй уулзсан их л хөөрч тогтолцсон хүн ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан ч гаргасан төлөвлөгөөг нь бараг бүгдийг нь эн чинь бараг хууд байна дөө гэж буцаагаад хичээл орох ангийг нь зааж өгдөг. Манай багш бууж өглөө би сайн багш болохдоо итгэлтэй байна гэж хэлээд авна. Байдгаараа гангалсан манай багш хичээлийн эхний өдрөө ангидаа ирлээ. Хажуу ангиараа шагаатал цэмцээсэн байгааг нь хараад бүрч догдолж ангидаа ортол газар тэнгэр шиг л харагддаг. Цонхны хөшгөн за хөшөгч гэжтэй хааш яаш юм. Бас тэр ажилдаг юм уу гэлтэй бичгийн хэрэгслүүд. За сандал ширээтэй бол бүр яриад ч хэрэггүй. Дээр нь сургуулаа багшаа үл тоосон хүүхдүүдийг хараад шок. Харваас манай багшид хизүү анги таарчигч. Би юу хийчвэ? Гэд шүдэн засаах нь холгоо зогсож байхад нь хичээлийн эрхлэгч өдөж байгаа айтай. Танилц манай онц сурлагтангуудын багш энтер. Анханасаа энэ хичээлийн эрхлэгч нэг тийм ёозгүй байсан юм аа. Нөгөө онцуудын багш нь өө танай ангийнхан өөмөлснө. Зүгээр. Угаасаа ахлах ангид ороод хүүхдүүд нь ирэхэ болно. Тэгэхээр угаасаа асуудал багасна гэж авдیں۔ Манай багш юугээд байгааг нэг ойлгож өгөхгүй л би сайн багш байвал хүүхдүүд ирэх байх те. Ядчихад гинэн. Дараа өдөр нь манай багш хичээлээ орж байтал сургууль дээр нь бүлгүүдийн маргаан болж бөөн хэрүүл зодон бүр буутай хүүхэд ч харагдана. Энэ хүүхдүүд дөнгөж 14, 15 та гэдэл бод. Тэгэхэр чин багш мэл гайхаж айлгүй яхав дээ. Дүр солигдоод нөхөр бас аавтайгаа орой хоолнд орж байдаг. Энэ үеэр охиноо дээд боловсралтай юм байж дорд хүмүүстэй хамт байгаад дургуутслаа илэрхийлнэ. Бас нөхөрт нь нүүр өгдөггүй бололтой. Аав дэмжихгүй ч нөхөр нь харин аваа дэмжээстэй. Дараагийн өдөр болж хичээл дээр манай багш сурагчдтайгаа өөрсдийнх нь хэлээр ярих гэж тупакийн талаар яриа эхлүүлнэ. Амхиндаа л хичээл хэлчих гээд байгаа боловч нэг л болж өгөхгүй байлаа. Арын игнэнээс нэг цаас дамжсаар урд сууж байгаа хүүхдэд ирэхэд бусд нь хар арьстай хүүг шоглож зурсан байв. Энэ анги муу сурхаас гадна хоорондоо бие биеэ үзнэ гэж гонж. Манай багш цаасыг хараад яаж зүгээр байх вэ? Загнахтаа хүртэл уран зохиолын хэл яриа оруулан эв найргүй байсан хүмүүсийн жишээ авч яриад байхад нь л хүүхдүүд ойлгохгүй. Бүр наад захын уран зохиолын бас англи хэлний мэдлэггүй байгааг хараад номын сангаас ном авч уншуулах гэтэл ааштай эрхлэгч яг л танай ангид ном өгч харагдаач угаасаа сууж сурвал их юм гихтээ зэрэгцэн нөгөө онцуудын багш танай хүүхдүүд бол нийгмийн хог шавхруу битгий илүү юм хийгээдэ гэд улаан нүүрэн дээр нь харинчныг санаагаа хэлчихдэг. Одоо л манай багш илт ялгууртай харьцаж байгааг бүрэн ухаарна. За тэгээд хинт ч найдалтгүй. Одоо өөрөө л хичээжтэй. Дараа өдөр нь хүүхдүүдтэйгээ илүү татан болох гэж энэ удаад хичээл эсвэл тоглоом санал болгодог. Мэдээж манай хүүхдүүд тоглоомыг сонгоно л доо. Эхлээд энгийн асуултаас эхэлнэ. Бүр цаашлаад арай эмзэг сэдвүүдээс нь асууж агаад манай хидэд эхний сэтгэлдээ төрүүлээд авдаг. За одоо л яг гоё болж янда гэдгээ мэдсэн манай багш бэлдэж ирсэн дэвтрүүдээ хүүхэд бүрт өгж өнгөрсөн одоо ирээдүгэд бүхэл зүйлсээ бишиж болно гэж хэлээд хэрвээ хүсэх юм бол тэнд байгаа шүүгэнд хийж надад ч бас уншуулж болно шүү гэдгээ санууллаа. Ажил нь ахицтай явж байгааг нөхөртөө хэлтэл нөхөр нь залхсан янзтай сонсож байна шүү. Гэхдээ л сонссон л доо. Бас ажил амьдралаа ялга гэдгээ эвтэй хийхилээд орхино. Сургууль дээр эцэг эхийн хурал зарлахад манай багшийн ангид нэг ч эцэг их ирдэггүй. Сэтгэлээр унахын даваанд харин манай хүүхдүүд бүгд өөртөө тохиолдсон амьдралын мөчүүдэд битсэн тэмдэглэлээ шүүгэнд унш гэд үлдээснийг хараад баяртай байсан ч бодсноос ч хүнд амьдрал туулж байгаа хүүхдүүдээ өрөвдөнө. Багш хүүхдүүдийн тэмдэглэлийг уншиж байхад тэдний амьдрал нүдний өмнөр харагдах мэт өнгөрнө. Зарим нь багаасаа хүчирхийлэлд өртсөн бол зарим нь арьс өнгнөөсөө болж дарамтанд орж бүр цаашлаад хэлс хэрэгээр шоронд багаасаа суусан байлаа. 14, 15 настай хүүхдүүд бүр багаасаа шоронд суусан гэдгийг нь сонсоод багш өөрийн мэдлэгөө сэтгэл нь хөдөлдөг.
Тэдний амьдралд шорон гэдэг зүйл бол энгийн л үзэгдэл байлаа. Аав нь ээжийг нь зодох, гэрээсээ түрээсээ төлөөгүй гэж хөөгдөх энэ бол энгийн л үзэгдэл байлаа. Цаашдаа илүү зүйл тэдний төлөө хийхин тулд манай багш цагийн ажил нэмэлтээр хийж эхэлдэг. Харин энэ үед дэмжиж байсан нөхөр нэг л янзгүй болоод эхэллээ. Сургуулиас нь дэмжихгүй байна, хүүхдүүдэд аялуулмаар байна гэд манай багш бүр дээгүүр нь ярьж ятгаад манайхан аялаар явахаар болно. Гэхдээ энэ аялал нь шин зүйл мэдхийн төлөх бараг л хичээл гэж болно. Манай багшийн аав нь бие хамгаалагч наятай охиноо дагаж явна. Энэ аяллаар тэд еврейчүүд цаашлаад хүн хүнээ хэрхэн яаж зэрлэгээр хороож байгаа талаар музейд байрлах, зураг, дүрс, бичлэгийг үзэж, харин оройн нь дээд зэрэглэлийн ресторанд амьд үлдсэн еврейчүүдийн бодит түүхээ сонсох ховор боломжийг манай багш хүүхдүүдтэй гаргаж өгдөг. Хүүхдүүд нь ч үүнээс маш их зүйл мэдэж авдаг. Дунд ангийн 2 дахь жил боллоо. Онцгойн багш хичээлээ орж байхдаа онц сурлагтай хар арьстай нэг охинтой арай дэндүү илт бүдүүлэг харьцснаар манай онц сурлагтан охин ангиа солих шийдвэр гаргадаг. Шинэ ангидаа ороход манай ангийнхан аль хэдийн сурлагын дунд нь дээшилчихсэн бүгд л сурагч болсон байхан тэр. Манай багш хүүхдүүдэд оруулахдаа ширээ засчихсан. Шампансаг задлаад "За да ууцгаая" гэдэм да. За тоглосон. Зүгээр л хиж үсэн ус шүү. Үүнийг уунгаа энэ жилийн хийх хүслээ хэлцгээе гэж тэр хэлдэг. Тэр дунд нэг хүү тэмдэглэлээсээ найзуудтай уншиж өгөхийг хүсдэг. Тэр өөрт тохиолдсон хэцүү зүйлсээ бичээд тэр хэцүү зүйлсээ туулахтанд тусалсан багштай талархаж байгаагаа мөн ангийнхандаа ямар их дасснаа хэлж манайхан бөөн уйлан болноо. Бөөн баяр болсон манай багш гэртээ ирээд нөхөртөө өдөр юу болсноо хэлээд он сурлагтан манай ангид орж байгаа гэтэл нөхөр нь харин "Чи тэгээ зааж чадах юм уу да? Чи одоо дандаа муу сурлагтангууд заадаг үстэй" гэж хээв нэг орон дээрээ хөвтөнгээ хилээд авд юм да. Ингээд манай хоёрын харилцаа нав сунахыг энэ үеэс мэдэрч эхэлнэ. Манай багш хүүхдүүдэд Ана Франкийн өдрийн тэмдэглэлийг унших даалгавар өгдөг. Хүүхэд бүр номон дотор орж уншиж дуусгаад Анаг нууж байсан настай эмэгтэй зориулан захиа бичиг санаа гаргаж байснаа бүр хандив босгож манай багш хаягийг нь хайсаар байгаад ангидаа авчирч уулзгаар болдог. Нөгөө 18 нас л хүрчих юмсан гэж бодож байсан манай хэд бүр хизээний хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхдүүд болжээ. Өгшин эмэгтэй хүүхдүүдтэй уулзаад тухайн үед юу болж байсан, ямар нөхцөл байдалтай байсан талаарх бүхий л зүйлсийг ярьдаг. Энэ үед нэгэн хүү босч ирээд "Би хэнийг ч шүтдэггүй. Харин энэ цаг мөчөөс эхлээд та миний баатар боллоо" гэж хэлэхэд хариуд нь "Өдөр болгон дайн шиг амьдрал донд өдий зэрэгтэй амьдарч хүн болж байгаа та нар л жинхэнэ баатар шүү дээ" гэж хэлж бүр чих хүүхдүүдэд итгэл өгдөг. Үүнээс олж хүүхэд бүхэн өөрийн зөв гэсэн шийдвэрээ бусдаас хамаарахгүйгээр гаргацгаадаг. Энэ шийдвэр заримд нь айдас хүйдэс түгшүүр авчирдаг. Охиныхоо хичээл зүтгэл нүдэн дээр нь өөрчлөгдөж байгаа хүүхдүүдийг хараад манай багшийн аавын сэтгэлж гисэн өөрчлөгдөж байгаа бололтой. Харин энэ үед багш гэртээ ирэхэд нөхөр нь өөрийнхөө гих бүх юмыг баглаад "За бай" гэж сууж байд юм да. Ажлын сайхан цэгцэрч байсан ч амьдрал нь даанч жигд байсангүй дээ хөөх юм. Дунд ангиас ахлах анги руу дэвшиж ороход өөр багш хичээл орно гэдгийг сонссон хүүхдүүд эсэргүүцэж эхэлдэг. Нөгөө нэг хичээлийн эрхлэгч онцгойн багш хүртэл "За ёстой нөөв шүү" гэд бөө юм болноо. Багш хүүхдүүдтэй "За өнгөрсөн. Би та нартай дараа жил хамт байж үнэхээр чадахгүй нэ" гэж хэлтэл хүүхдүүд дахиад л гомдлоно. Харин манай багш надаас болж янз бүр юм хийж дүнгээ бууруулахгүй шүү гэж хэлэнгээ нөгөө бичүүлээд байсан тэмдэглэлээ ном болгон бичих ажил даалгадаг. Тэдгээр тэмдэглэлд багш нь эрх чөлөөт зохиолчдын өдрийн тэмдэглэл гэж гарчиг өгдөг. Боловсролын яамнаас хүн ирж дахиад л нөгөө асуудлаар нь ярилцдаг. Дуусаад хүлээж байгаа хүүхдүүд дээрээ манай багш очоод "За юу болсон бэ? Тэгээд та бидэнд ахлах ангид хичээл орох юм уу?" "Үгүй ээ." "Юу вэ? Арайч дээ." Бүгдээрээ төгслөө хамтдаа байх нь гэж хэлээд кино төгсдөг. Кино маань бодит явдлаас сэдвэлсэн гэж би та бүхэнд хэлж байсан да. Кино дууссан ч амьдрал тэдний хувьд жинхнээсээ үргэлжилсэн байдаг. Удалгүй тэд сургуулаа төгссөн бөгөөд ихийнх нь гэрээсээ анх удаа сургуулаа төгсөж коллежид орсон байлаа. Манай багш удалгүй их сургуулийн багш болсон байв. Эрх чөлөөт зохиолчдын өдрийн тэмдэглэл 1998 онд хэвлэгдсэн байна. Манай багш болон эрх чөлөөт зохиолчид 203 тоод ангийн туршлагаа улс даяар хэрэгжүүлэхийн тулд эрх чөлөөт зохиолчид санг үүсгэн байгуулжээ. 2006 онд тэдний хамтдаа авахгүйсэн зургаар өнөөдрийн киногоо өндөрлөж байна. Турбо кинотой хамтдаа байгаа танд маш их баярлалаа.
Бидний санал болгож байгаа киног та бүтнээр нь заавал үзээрэй. Тэгээд манай сувгийг лайк, саб хийгээд хавзрахгүй тулд хонхоо дарахаа мартаоцай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Хамтрагч Сэтгэлд дулаан Гигела. Хамтрагч Амтлаад л үз. Radio and Coffee Brand.